Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна олон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. За их сайхан өглөө байна те. Их сайхан өглөө байна. За тэгээд хүмүүс эхнээсээ хотоос гараад эхэлж байгаа юм уу? Тийм ба. Тийшээ наадам руу яваад эхэлж байгаа юм уу те? Өнөө өглөө ингээ машиндаа ингээ бөөнөрөөр суудсан 2-3 гэр бүл хажуугаар явж өнгөрөхийг болохоо. Тэгээд гоё санагчин. За Оми итгэж гэсэн одоо өнөөдөр нэвтрүүлгээ хийгээд та бүхэнтэйгээ 8 сарын дунд хүртэл одоо гоор амрах юм баг юм. Тэгэхээр та бүхэн маань бас те бага газар та эзний сайн мэдээг болон эзний хайрыг хуваалцаад гэр бүлийнхаа нэг хэсэг нь шүү гэдгийг харуулж гэрчлэх хамт олон зүйлийг бүтээх сайхан өдрүүд байх болно гэдэгт итгэлтэй. Тэгээд ялцчгүй аялал, амралт, зугаалга бас наадмын энэ баярын өдрүүд эхэлж байгаа учраас бас маш олон ийш тийшээ хөдөлгөөнүүд үүсэж байгаа. Тэгээд энэ явцдаа ч гэсэн та өөрийн аялалгүй байдлаа, эргэн тойрны хүмүүсийн аялалгүй байдлаа ч гэсэн тэгэхээр хангаарай гэж бас давхар зөвлөхийг одоо уриалахыг хүсэж байна. Тэгээд үргэлжлүүлээд бас байгаа газар бүртээ бид итгэлээ тунхагладаг, гэрчилдэг, бусдад бас хуваалцдаг нэгэн байх хэрэгтэй. Тэгээд та яг байгаа газараа хэрхэн гэрэлт авс болох вэ? Хэрхэн хүмүүст гэрчлэх вэ гэдгээ бас мэрэгэн ухаантайгаар бас үлдээрэй гэж урамшуулъя. Тэгээд энэ өглөө бас бид одоо энэ өглөө Хермоны шүүдэр маань шууд яваад тэгээд сая пастор хэлсэн шиг 8 сарын дунд хүртэл түр завсарлнаа. Тэгээд бид нар бас өөрсдөө амарнаа тий. Амарч бие махбодын хувьд, сүнсний хувьд тэр гоё цагууд бас байх хаа гэж найдаж байна. Тэгээ та бүхэн ч гэсэн бас өөрсдөө амралтыг өгөөрэй гэж уриалъя. Тэгээ бидэндээ алдчихгүй амралт гэдэг зүйл хэрэгтэй байдгаа. Тэгэхээр хин Солонгосын алдарт пасторуудын нэг болох Жүү Йонги гэж пастор байсан. Йонги Чай гэж бол хүмүүсээр. Тэр пастор бол чуулган нийт өсөлтийнхаа үед явж явах үед бол 23 мянган эсийн бүлэгтэй байсан гэж боддоо. 23 мянган итгэгч биш. 23 мянган эсийн бүлэг. Вау. Тэгээ тэр хүн нэг удаа ингэж хэлсэн. Би өдөр болгон эсний үгийг авдаг. Харин чуулганы итгэгчдэд өдөр болгон эзний үг хэрэгтэй байдаг гэж. Амен. Тэгэхээр бид нар дандаа нөгөө шинэ үгүүдийг сонсоод яваад ах боломж нь бол бага байдаг. Харин бидний амьдрал яг өнөөдөр хийхгүй хэрэгжүүлэхгүй бол олон хэрэгжүүлж чадж байгаа одоо эзний ивэлүүдийг алдаж магадгүй те ингээд сануулга нэг юм боолт чангалалт бүхлэлт те жоохон ятгалах эсвэл жоохон пауз жоохон зогсох яг тийм үгүүд нь маш байдаг гэж. Тэгээд Йонгич пастор гэж хэлж байгаа тэр хүн чи одоо тухайн чинь нөгөө нэг интернетэн дээр дахин хуулаа тавьчин бичлэг гэдэг ингэх юм биш. Яадаг гэсүгээр өглөө болгон 5 цагаас тий өглөөний залбирал дээр заа. За тэгээ 3 өглөөний залбирал одоо ингээд үргэлжлүүлэн заачаад за тэгээд оройн янз бүрийн цагууд дээр заагаас гадна өдөртөө л тэр хүн 3 номлол ч юм уу. Тэгээд бүтэнсээ өдөр одоо өглөөний бас 5 цагаас ахуулаад өдрийн 2 цаг хүртэл тасралтгүй цуглуулалттай. Тэгээд тэр цуглуултанд нь сууж үдчихс нэг жижиг зааланд нь л гээд 350 гаруй үнэтэй заална гэхэд пиг байгаа байхгүй. Тэгэхэд зургатаар юу харж ирсэн бэ гэхээр би хэдэн мянган үнэтэй заалаар бас пиг хүн байгаа гарч ирсэн. Тэгэхээр хаана эзний үг байна? Тэнд хүч чадал хүмүүст тижээл, тэнд мэрэгэн ухаан, тэнд бүх зүйл байна. Харин эзний үгийг авж байгаа хүмүүсийн хувьд бол яалтчгүй амралт хэрэгтэй, дамжуулж байгаа хүмүүсийн хувьд бол яалтчгүй амралт хэрэгтэй, тэдэнд амьдрал хэрэгтэй, тэдэнд бас юу гэдгийг өөрөө зааж байгаа зүйлээ одоо хэрэгжүүлэх тэрэн дотроо бас гэр бүл дотроо хайртай хүмүүсийн дотроо амьдрах тийм цаг бас хэрэгтэй. Тэгэхээр бид нарт бол бүгдэнд нь амралт хэрэгтэй гэсэн үг. Тэгээд та нар маань их сайхан амрын шүү заавал гэж. За ингээд
амралтын тухай яриад их юм. Аврагч гэж. Харин тий. Тэгээ сая пастрыг ярьжсэн чинь манай Хермоны шүүдрийн нэг сонсогч хуваалцсан байсан. За. Иесусийн тухай хайхад одоо онлайн орчинд гэсэн үг шүү дээ. Интернет орчинд хайхад яг Хермоны шүүдэр ингээ олдлоо. Энэ бол ингээ Бурхны үгийг хуваалцаж байгаа. Одоо Бурхны үг рүү хөтлсөн тэр гайхалтай одоо хөтөлбөр байлаа гэдэг ч юм уу. Тэр тийм утгатай сэтгэгдлээ хуваалцсан байсан. Тэгээ магадгүй таны эргэн тойронд эзнийг хайж байгаа, Бурхныг хайж байгаа хүн байгаа бол бас яг энэ интернет орчинд хүн бүр утастай байгаа учраас бас хуваалцах боломжтой энэ нэвтрүүлэг байгаа шүү. Бас танд үг хэрэгтэй учраас таас өмнөх дугааруудаа заавал нөхөж сонсоод дахин суралцаарай. Эзний үг дотор улам илүү бэлгаарай гэж таныг ерөөе. Тэгээ үргэлжлүүлээд хамтдаа магтцгаая. Тэгээ та эзний өмнө ирээд түнд баяр хөөртэйгээр магтаалыг өргөөрэй. Хайрл гэж надад халуун хүслээ та өгсөө. Идгээ гэж надад энэ авьяасыг хайрласан. Урагшил гэж та надад улам зориг жихитийг өгсөө. Есүс танд бүх амьдралаа өргөе. Магтан дууны таны хүнлээ дурги танда зүрхний гүнээс дууны хайрдан хамтдаа тантай алхи их хизээ халуун хүслээ та өгсөө. Идгээ гэж надад энэ авьяасыг хайрласан. Хайрл гэж надад халуун хүслээ та өгсөө. Идгээ гэж надад энэ авьяасыг хайрласан. Урагшил гэж та надад улам зориг жихитийг өгсөө. Есүс танд бүх амьдралаа өргөе. Магтан дууны таныг хүнлээ дурги танда зүрхний гүнээс дууны хайрдан хамтдаа тантай их хизээ. Урагшил гэж та надад улам зориг жихитийг өгсөө. Есүс танд бүх амьдралаа өргөе. Магтан дууны таныг хүнлээ дурги танда зүрхний гүнээс дууны хайрдан хамтдаа тантай алхи их хизээ. Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт
Сэтгэл минь танаар сангаж, бие махбод минь таныг хүсн тэмүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа Матай номын 25 дахь бүлгийн 29-р эшлэл. За энд юу гэж байна гэхээр учир нь хинт байна, түүнд илүү их өгдөн. Элбэг дэлбэг байх болно. Харин хинт байхгүй. Түүнээс байгаа нь хүртэл авагдана гэсэн энэ ишлэл байна. За энэ ишлэл бол мэдээж маш гайхалтай нөгөө юуны ишлэл байна. Талантын талант. За тэгэхээр нэг эзэн заснараа дуудаад эзэмшлээ тэднэрт даатгаж байгаа тийм одоо дүр төрх бол харагддаг. Тэ? Тэгээ 5 талант. Нэг зарцлаа өгсөн, нэг зарцтай 2 талант өгсөн, нэгэнд нь нэгийг өгсөн. За тэгээ нэгэнд нь нэгийг өгөөд тэгээд хэсэг хугацааны дараа эргэж ирсэн чинь 5 таланттай зарц нь юу гэж хэлсэн бэ гэхээр эзэн тэгээ та ингээ надад 5-ыг өгсөн, би дахиад нэмээ 5-ыг олсон шүү гэж хэлсэн. Сайн байна. Итгэмжтэй зарц минь. Чи цөөн юмд итгэмжтэй байсан учраас чамд илүү их нэмж өгнө гэж хэлсэн. Миний баяр баясгал нь доор гэж. 2 таланттай ч гэсэн би дахиад нэмээд 2 талант олсон шүү эзэн минь гэж. Тэгвэл сайн байна. Итгэмжтэй сайн зарцсан. Цөөн юм нь итгэмжтэй байсан тул гэж. За тэгээ нэг дээр нь хүрээд ирсэн чинь нэг нь харин эзэндээ нэг тийм талархлын баяр одоо юу гэдгийг баярлсан бас өөрт нь боломж олгосон талаар ийм үг биш. Харин юу гэсэн үг вэ? Эзэн таныг тариагүй газараасаа хадаж авдаг, цацаагүй газараасаа хураадаг хатуу хүн гэж би мэднэ. Би айс учраас таны талантыг болцъё. Одоо энэ вэ? Дутаагүй шүү гэж. Тэгтэн юу гэж хэлсэн бэ? Чи намайг мэддэг гэдэг юм. Чи намайг мэддэг юм бол намайг газар болоолох гэж эрдэнэсээ өгөхгүй гэдгийг бас мэдэхгүй гэж. Тэ? Чамд өгж байгаа зүйлс босод хүмүүсийн гад дээр очих юм бол үржээд байгааг чи хараагүй гэж. Чи нэрийг намайг мэддэг юм уу? Чи намайг мэддэг байсан бол энийг энэ чигээр нь буцааж авахгүй. Намайг ямар нэгэн юм энийгээр хийлгэх гэсэн гэж чи бодох ёстой. Бас нэг зүйл нь би чамайг хідээр үнэлсэн хамаагүй. Би чамайг 5-аар үнэлээгүүд чи ууралж бохомдож ятааргаж тэ явахын оронд намайг яагаад нэг талантаар үнэлсэн бол яагаад надад 5-ыг өгөөгүй бол 4-ийг эртэл гэж бодсон юм бах та. Намайг яагаад нэг л хангалттай гэж бодож байгаа юм болоо. Намайг доромжлоод байна уу гэж бодож байгаахын хооронд яагаад надад өгөхгүйч байж болох байтал нэг талант өгөв гэдэг зүйлийг бид бодох хэрэгтэй гэсэн гэж. Тэр бодох хэрэгтэй. За тэгээд 5-тай хүн 2-тай хүн хоёрын хооронд бол нэг ялгаа байхгүй. Ягаад гэвэл тэд нар угаасаа юмыг ингээ байнга хөдлөж идэг хүмүүс учраас тэд нар тэртээ тэргүй хөдлөж байгаа юмн дээр нэг хөрөнгө оруулалт сул ороод ирсэн учраас тэд нар шууд баяртайгаар хий гэж бодож исэн, хийн гэж төлөвлөж исэн те ингэхжсэн тэгхжсэн зүйлүүдээ эзэн 5 талаанд өнгөт шууд хөрөнгө оруулалтыг гээл баярлаад хийгээл тэд нар угаасаа хийдэг юм аа хийсэн. 2 талаантай хүн ч гэсэн адилхан хийдэг юм аа хийсэн. Тэгээ тэд нар мөнгө өгсөн ч өгөөгүй ч юм хийж л байдаг хүмүүс учраас харин тэр гинтийн хөрөнгө оруулалтанд тэдний хувьд асар том дэмжлэг, асар том ивэл маш чухал зүйл боллоо гэдгийг 5-тай болон 2-тай хүмүүс ойлгосон байсан. Тийм учраас тэд нэр авчираад эзэнтэй ингээд өгтөө хараа тэд нар бүр юу гэж хэлж инхээр тэд нар эзэн би ингээд 5-ыг чинь 10 болгосон шүү. Надад нэг талант өгөхгүй гэж асуугаач юу. Яг л тэд нар аль хэдийнэ эзнийхээ 5 талантыг 10 талант болгох үедээ өөртөө 5 талантчгүй байх үедээ хийж ирсэн тэр зүйлдээ хөрөнгө оруулалтаа хангалттай авчихсан шуналгүй эргэлтийг ойлгодог, мөнгө олохыг ойлгодог, амьдралыг яаж авч явахыг ойлгодог хүмүүс байсан учраас эзэн минь би 5-ыг авсан 10 болгочлаа эзэн минь. Танд баярлалаа гэдэг ингээд бүр ингээд баяртайгаар буцаад өгч байгаа байхгүй. Тэгтэн эзэн нь 5-тай хүнд 2-тай хүнд адилхан нэг үг хэлсэн. Чи цөөн юмд итгэмжтэй байлаа гэж хэлсэн. Цөөн юм.
Миний бодлоор жинхэнэ цөөн юм чинь нэг талантан дээр яригдах юм шүү. Юу 2 3 2 5 дээр чинь ихийг өгсөн биш. Нэг талант чинь 36 кг орчим мөнгө штэ. Тэг чи ингээд бүр тийм их мөнгө ингээд даатгаж ингээд эргэлдүүлчихэд би чамд багыг өгсөн гэж хэлж гин гэдэг чинь. Тэгэхээр бид нар нэг яг энэ дээр ингээд бодож байгаа мөнгө санхүүгийн талаар биш. Эзэн бидэнд өгдөг нэгүслийн талаар бодох хэрэгтэй. Их уучлагдсан, их хайрлахаар болох гэдэг үг байдаг. Тийм болохоор энэ нэг талаанд авж байгаа тэр зарц надад өгөхгүй ч болох байсан. Яагаад надад өгсөн бол гэдэг зүйлийг тэгээ би нэгээр юу хийж чадах юм бол надад та хоёрыг яагаад өгөөгүй юм бол хоёр би магадгүй буруу зарцуулаад өөр хийх байсан уу, бүр өрөнд орох байсан уу? Эсвэл би ямар ч магадгүй нэг талаанд авж байгаа хүн хизээч бизнес хийж байгаагүй, ямар ч мөнгө хөрөнгө оруулалт хийн ч өгдөггүй. Тийм хүн байсан баг. Гэтэл эзний түүнийг харж арчнаа. Тэрэнд нэг талаант өгье. Тэрэнд нэг чаддаг юм байна. Тэрийгэ хөдөлгөөд нэг талантыг жоохон хөдөлгөөд намайг ирэхэд миний талантыг өгөөд зогсохгүй өөртөө хідэн цаас хийж авах боломж тэрэнд байгаа. Харин өөрөө олж харж чадах нүггүй юу? Гэтэл нөгөө зарцуул яаж байгаа вэ гэхээр 5-та 2-той зарцнаар яаж амжилтанд хүрж байгаа, тэд нар тэр мөнгийг яаж эргэлдүүлж байгааг хараад тэд нар татаархаар, тэднээс баг авсандаа уурлаад эзнээ шүүгээд ингэж исэн болохоос нэг талант өөрт нь өгсөн тэр боломжийг, тэр нэгүслийг, тэр үнэлэмжийг олж харах хэрэгтэй байсан. Тэгэхээр бид нар өнөөдөр бодох хэрэгтэй л дээ. Маш их олон зүйлийг зэрэг хийж чаддаг хүмүүс байдаг. Нэг зүйлээ сайн хийж чаддаг хүмүүс байдаг. Гэхдээ олон зүйл зэрэг хийж чаддаг хүмүүсийг харах юм бол нэг зүйлийг сайн хийж чаддаг хэд хэдэн хүнийг хөдөлгөж чаддаг хүн байдаг байхгүй. Тэгээ бүгдөө л олон зүйл зэрэг чаддаг байгаад ингээхээр амаргүй байж магадгүй. Гэтэл нэг зүйлийг чаддаг олон хүнийг нэг дор цоглуулж чаддаг хүн бол бас өдөрдөгч байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа яадаг гэхээр нөгөө нэг л зүйл чаддаг байсан хүнээ бүгдөө нэг бусдаасаа суралцах боломжийг нээж өгдөг нь тэр ихний хүнээсээ ч илүү агуу хүн байгаад. Тэгээд бас нэг зүйл нь ихээр хүнийг мэддэг байна гэдэг нь өөрөө маш чухал зүйл байгаа байхгүй. Тэднийг мэдж байгаа эзэн нь мэдж байгаа учраас магадгүй 5 талаанд өгсөн чи эзэн тэр бол эргэлдүүлэндээ олондоо тэрэнд 10-ыг өгчлээ үгүй. Яг л би тэрэнд 5-ыг өгсөн ч тэр өөрт нь зовж ээж 5 талаанд хөрөнгө оруулалт хийж басах байсан хүн өөрт нь 5 ороод гот тэр энийг маш баяртайгаар хүлээж аваад энийг сайн ашиглах болно. Зүгээрээ 5 байсан ч юмны үнцнийг мэддэг хүн 5 хаан гэж хэлдэггүй. Хинд байна. Түүнд ихээр өгөгдөн. Хинд байхгүй байна. Бага нүртэл авна гэж. Байхгүй хүнд байгаа гинэ. Нэг монгол хэлний нэг сонин үг шүү дээ. Яг тэгвэл энэ зөвхөн ийм мөнгөний тухай яриа биш байсан. Энэ үгийн тухай яриа байсан. Марк номын 8 дугаар бүлгийн 18 дугаар эшлэгийг бид нар харах юм бол яаж сонсож байгаагаа та нар анхаар. Хинд бай, түүнд ихээр өгөгдөн. Хинд байхгүй байна. Түүнээс илүү байгаа нь авагдана гэж хэлсэн. Нэрээр нь дуудаад би чамд нэг талаанд өгье. Урдны 5 талаанд авж байгаа хүний талаас сонссон, 2 талаанд авж байгаа хүний талаас сонссон хүн мөнгөний тоон дээр анхаарлаа хандуулахдаа тэр 5-ыг яагаад өгж байгаа, 2-ыг яагаад өгж байгаа, надад 1-ийг яагаад өгж байгаа гэдэг дээр атаарахгүй ч юм уу эсвэл элбэг дэлбэгийн зүрх сэтгэлээр биш. Харин боломж надад олгож гин гэдэг тэр зүрх сэтгэлээр харах хэрэгтэй байсан. 5 талаанд авсан хүн байж л байх зарц. 2 талаанд авсан зарц ч гэсэн байж л байх зарц байсан. Учир нь тэд эзнээс шалтгаалдаг хүмүүс биш байсан байна. Харин нэг талаанд авч байгаа хүн эзний нэг талаанд өгөхгүй бол юу ч байхгүй юм байсан байна. Гэтэл өгтөл бас юу ч болгож чадаагүй байна. Тийм болохоор одоо итгэгчдэд эндээс суралцах зүйл нэхэд цуглаанд адилхан л явж эхэлсэн. Тэр аягүй хийгдээд би баг ивэгтэн гэж бодохын тэр эзний үгүүдийг амьдралдаа хэр зэрэг хэрэгжүүлв. Тэр эзний хайраар хэр зэрэг өгөв. Ихийг авж байгаа хүн чинь ихийг олон хүнд хуваалцах хэрэгтэй болж байгаа байхгүй.
Хэрэв танд баг байгаа бол магадгүй та зарим хүн 200 хүнд хуваалцаж хагаад та магадгүй 2 хүнд хуваалцах байж магадгүй. Тэгтэл та хуваалцаж байгаа бол зарим хүнд бүр өөртөө ч юу ч байдгүй гэдгийг санаж ийсэн таларх хэрэгтэй байна. Тэднэрт талаант өгж байгаа эзэн нь нэг байсан. Тэдний тайлан тавих эзэн нэг байсан. Тэгээд тэр эзэн хамгийн гол нь заснараа мэддэг байсан. Харин заснар нь эзнийгээ мэддэг гэж хэлгээд зарим нь огт мэддэггүй гэдгийг эзнийгээ тэр тайлан авч явах тэр өдөр ойлгож мэдэж авсан. Чи намайг мэддэг гэж юу? Тэ? Юу байгааг юуг дэмжүүлэх гэж байна? Яаж туслах ёстой? Би чамд чамайг юугаар дэмжиж, яаж туслах, яаж урамшуулах вэ? Ямар боломж олох вэ гэдгийг мэдчихээн. Харин чи боломжийг яаж ашиглах вэ? Яагаад надад боломж олох вэ? Надад хэн боломж олгов гэдгийг бодож үзсэн. Чи бодож үзэхгүй байгаа учраас чамд өгж байгаа боломжууд алга болоод зогсохгүй. Боломжийг ашиглаж чадах байсан тэр ухаан хүртэл хэсэг хугацааны дараа чамд хэрэггүй учраас алга болох бол. Тэгээд шороонд баялгаа болоолох гэж хүнд даатгадаг эзэн гэж бол байхгүй. Та өнөөдөр амжилттай эсвэл их өрөөгцөн гэж бодож байгаа тэр хүмүүсийн хаанаас эхэлснийг, тэр хүмүүс тэр зүйлүүдийг тэгж өрөөгдөж, тэгж амжилттай явахын тулд ямар их золиос зориулалт хөдөлмөр гаргаж байгааг нэг удаа анзаараад үзээрэй. Тэгээд хэсэг хугацааны дараа хэрвээ та ядуу, хэрвээ та хэцүү, гачигдмал амьдарч байгаа та бүр сайн бодоод үзэхэд юмаа хийчээд бүр давуулж хийдэг учраас тэгж амьдарч байгаа гэдгийг та анзаараад зогсохгүй. Та өөрийнхөө талаар хийх ёстойгоо ч хийдэг юм байна гэдгийг ойлгох тийм цаг танд ирж магадгүй. Эзэн нэг талаант өгснээр дорд үтсэндээ биш. Харин эцсийн удаа боломж олгож, итгэж өөрийнхөө төлөө юм хийх болов гэд өгсөн. Тийм гайхалтай нэгүсэл байсан юм а гэж. Үүнийг бид эндээ сурах болов шүү дээ. Эзэн та бүхний амьдралд өгсөн бүхэл талантуудыг хамгийн дээд хэмжээнд нь хэрэглээрэй. Бас та бүхэн боломжуудаа ихснэн алдсан ч гэсэн эзэн чинь танд тохирох хэмжээний зүйлийг өгсөөр л байх болно гэдэгт эзэндээ итгээрэй. Та эзнийг сайн мэддэггүй юу гэж өнөөдөр өөрөөсөө асуух.
дуудахад мэн сонстоо тэр нэрийг мэн мэддэг тэр бодлыг мэн чинийдэг порсах нүдамцыг харж тэр дуудахад мэн сонстоо тэр дуудахад мэн сонстоо Бид энэ өглөө хамтдаа Матай 25:29. Учир нь хүнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хүнд байхгүй байна, түүнээс байгаа нь хүртэл авагдана гэсэн ишлэлийн дагуу эзний бидэнд өгдөх тэр талант, тэгээд талантаар төлөвлөлж одоо бидэнд өгж байгаа тэр хайр нэгүсэл, өрөөлүүдийг хэлж байна тий. Тэгэхээр энэ эдгээр зүйлсүүдэд бид бас талархалтай хүлээж авах хэрэгтэй гэдэг. Талархалтай бөгөөд бас эдгээр зүйлсүүдийг дэмий өрөхгүй байх талаар бид суралцлаа. Тэгээд нэг ийм Библийн ийм түүхүүдийг ингээд хүмүүс ингээд еврей мэрэгэн ухаан гэж яваад. Үгүй еврей мэрэгэн ухаан гэж бол байна уугүй юу? Харин Бурхны чиглүүлэг сүнсний өдөртөмж зүйл байгаа гэж. Амен. Тэгэхээр Библийг уншаад үр дүн гаргасан хүмүүстээр бид нар тэр хүмүүс хаанаас ямар ухаан сураад үр дүн гаргаж юу гэдгийг харах хэрэгтэй болохоос биш. Тэр хүний нэг гаргасан үр дүн амжилт, нэг гэрчилсэн гэрчлэлээр хэд анхаарлаа хандуулаад яваад ах хэрэггүй гэж. Миний хувьд бол эзний өмнө одоо сүүлийн хэдэн жил ингээд жоохон эрүүл мэндийн ингээд асуудал байгаа. Санхүүгийн хувьд олон зүйл дээр надад бэрхшээлээ тулж эхэлсэн. Тэгээд энэ тариа мараа гэдэг энэ зүйл чинь тийм амар зүйл бол биш. Хаасайг л тэр тэмцэл болж байгаа гэдэг та бүхэн мэдж байгаа. Гэхдээ ингээд юу гэдгийг зарлаа те надад туслаад ингээд тэгэхээр хэдин итгэмжтэй хүмүүсийн хэмжээнд бол энийг бол ингээд ярьдаг. Тэгэд уржигдэр нэг хүнд би оч нэг өрөө төлөхгүй. Над руу ингээд дансаа явуулчих болно шүү дээ. Тэгвэл ингээд би ингээд дансан ч юу н ирдсэн байсан байна. Тэгээд би ингээд бүр ингээд очиж сайн байна уу? Удаан ирсэн ингээд чадсангүй. Би ингээд нөгөө юугаа ингээд өгөх гээд ирлээ гэсэн чинь маш их баярлсан гэж. Баярлсан. Тэ. Тэгээд ам гол нь за хэдэн нэг цаг сайн ингээд ирээд ингээд өчнө гэдэгт бол итгэжсэн учраас бол тийм маш их баярлсан. Тэгэхээр энэ санхүүгийн хувьд бол ингээд Библийг ингээд уншиж явах тусмаа ингээд юу гэдгийг хүмүүст заахаар, хичээл заахаар, өглөөний үг нь хуваалцахаар ингээд уншиж явах тусмаа маш их зүйлүүд ингээд сурж байна. Бид нэр нь маш их авахгүйч байж болох зүйлд их мөнгө зориулдаг юм байна. Тэ? Жишээ нь өдөрт 2 ус аваад уучхад болох байсан бол бид нэр 2 ундаа 1 ус аваад уучих юм байна. Учир нь 2 ундаанаас болоод тэртээ тэргүй усны шаардлага гараад ирж байгаа байхгүй. Харин 2 ус аваад уудсан хүн зангаан тайлгч учраас ундаа хүсэл төрөх байсан уу гэж бид нар бас бодно л гэсэн үг. Тэн дээр чинь л тэр хүмүүсийн тэр еврей ухаан гэдэг юмнуудыг чинь анхан шатны юмнууд нь явж байгаа гэж. Гэтэ нэг зүйлийг бодъё. Эзнээс хойв хүртээгүй хүн гэж нэгч байхгүй. Харин авсан зүйлээ талархалтайгаар яг надад юм баг өгж байгаа юм хаа. Яагаад чамд баг өгсөн гэдгийг бодох хэрэгтэй. Тэ? Өгч болохгүй зүйлийг өгч болохгүй шүү. Өгч болох зүйлийг бүр тэ хүмүүс атаархтай л өгнө шүү дээ. Йоо тэр ингээ би үрдэн хідээж дугуйтаач болж өгдөг байх чинь тэр бүр одоо ингээ 7 дахь машин. Үгүй тэгвэл тэгээд яаж тэр 6 машиныг итгэмжтэйгээр одоо авч явсан гэдэг юм те. Тэгэхээр бид нэр бодох хэрэгтэй. Ямар ч гэсэн би таа бүхэн эзэн биднийг өрнөөс чөлөөлөх хүсэлтэй байдаг. Харин эзэн биднэрт өгсөн авьяас талантыг бид нэр хааны газар булаад хайж болохгүй. Зоригтойгоор алхам хийгээд санхүүгийн эрхчлэлийн төрхийн тулд ямар нэгэн ажил хийгээд шатаад алдаа те туршлага хоримтлуулаад ингээд яваараа гэж өгсөн зүйлдээ ард нь нэхэлгүй ард нь өггүйгээр бас бус хүмүүсийг ерөөд зураараа. Учир нь 5-тай 2-тай хүмүүсийн амьдралыг харах юм бол тэд нэр ерөөсөө л байдаг. Тэ?
тэр одон хаасаагүй өгж байгаа хүмүүст өгж байгаа зүйлүүдэд өөстөө авсан бол бүр ихийг босгож болох байсан юм шиг. Тэгвэл ихийг хариуцлагатаас их олон үүрэг хариуцлага тагтаг. Багыг хариуцуулж байгаа бол танд боломж олгож байгаа юм байна. Нэгсэнтэй та эрсдэлтэй байгаа гэсэн. Тийм учраас байгаа зүйлдээ талархалтайгаар эзэн хэрэг боломж олох юм бол тэр боломжийг баг гэж бодохгүй бусдынхаа жишгэлгүйгээр хэрэгэлдэг байхыг энэ өглөө ятгаж байна. Залбирая. Эхэзэн биднийг таныг өглөөр ирэн хайх гайхалтай боломж өгсөн баярлалаа. Тэгээд биднийг амраад эргээд орж ирэх хүртэл та биднийг сүнснийхөө бас та биднийг таны үгүүдээр та өрөөж өгөөч гэж таньс гуйж байна. Бид урд нь сонссон олон үг сургаалуудын дотор өөрсдийнхээ амьдралыг цэвэрлэж, цэгцэлж, өгөх ёстой хүмүүст нь өгөж, авах ёстой хүмүүстээ нэгүсэл бас өршөөлийг үзүүлж амьдрахад та туслаач. Тэгээд эзэн энэ амьдралыг өгсөн танд баярлалаа. Юу ч өгж болох юм гайхалтай суурийг өгсөн баярлалаа. Бидэнд адилхан өөрийнхөө Есүс Христийг өгсөн баярлалаа. Танд талархан залбирлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Дараа дахиад энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.